Жохлыг шударгаараа шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Оройн төргийн мэдээ эхэлж байна. Жохлыг шударгаар шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөр шинэ 7 хоногийн даваагаар ихт цаг үеийн холбогдолтой мэдээллүүдийг 21 цагийн мэдээгээр дамжуулан хүрэхэд бэлэн боллоо. Үзэгч та өнөөдөр хэлтгсэн зарим мэдээлэлд анхаарлаа хандуулна. Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдрийг дэлхийн нийтээрээ эмч нарын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Тэгвэл Орхон аймгийн хувьд эрүүл мэндийн эрдэм шинжилгээ судалгааны зөвлөлөөс дэлхийн эмч нарын өдрийг ухтан эрдэм шинжилгээний хурлыг өнгөрөөч амралтын өдөр зохион байгуулсан байна. Дэлхийн эмч нарын өдрийг ухтан эрдэм шинжилгээний баг хурлыг Орхон аймгийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ судалгааны зөвлөлөөс зохион явууллаа. Тус хуралд эрүүл мэндийн салбарын 22 илтгэл хэлэлцэгдэж шилдэг шилдэг бүтээлүүдийг тодруулсан юм а. Шилдэг бүтээлүүдийг нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлзэн гэсэн чиглэлээр шалгаруулсан юм. За үүнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тэргүүн байранд эрүүл мэндийн газрын мэрэгчлэлтэн Болор Эрдэнэ цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомын эрүүл ахуй аюулгүй байдлын үнэлгээ сэдвээр орсон бол Дэд байранд бүсийн онцлогоо эмчилгээний төвийн эмч Цэнд Баяр Номин Цэвэлмаа нарын 15-аас 34 насны оюутан залуучуудын дундах бэлгийн замын халдварт өвчнөд өртөх эрсдэлт зан үйлийг үнэлж өвчлөлийг илрүүлэх сэдвээр тусгай байранд Эрдэнэ цэвэрлэлийн цогцлборын эмч Холон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилтдаг ажилчдын дундах бодисын солилцооны хам шинжийн тархалт илтгэлээр тусгай байруудыг эзэлсэн юм а. Өнгөрсөн оноос хойш сүүлийн зарим нь бол одоо сүүлийн 10 жил, сүүлийн 5 жил хийсэн эрдэмийнхаа бүтээлийг үр дүнгээ бол танилцуулж байна. Энэ 25 ажил шигшигдээд ингээд танилцуулж байна. Судалгааны цар хүрээг харахад бол их өргөн хүрээтэй судалгаануудыг хийж байна. Эмийн хэрэглэнээс эхлүүлээд за тэгээд одоо Эрдэнэ хотын ГОК-ийн үйлдвэрт ажиллаж байгаа ажлагчдын дунд хийсэн судалгаа. За түүнээс гадна залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр гэх мэтлэнгээр их өргөн хүрээтэй судалгаанууд хийгдсэн байна. Судалгаануудыг харж байхад бол их сонирхолтой итгэлүүд тавигдаж байна. Ялангуяа одоо шийдвэр гаргагчдад үр дүнгийн ашиглахаар практик ажилд нэвтрүүлэхээр түүнээс гадна одоо олон нийтэд мэдээлэл сурвалжлагаанд өргөн хүрээтэйгээр ашиглахаар ийм үр дүнгууд танилцуулагдаж байна. Мөн эмнэлзэн чиглэлээр илтгэлүүд тавигдсанаас тэргүүн байранд Медипас эмнэлгийн эмч Цэрэн тогтох Шагдар сүрэн Болормаа Болор тунгалаг Оюун тунгалаг Энх заяа Баяр жаргал Сэлэнг Цэцэгмаа Даваад орж нарын Орхон аймгийн хүн амын хепатит Б болон С вирусын тархалт онцлогоо эмчилгээний үр дүн гэсэн сэдвээр тэргүүлсэн бол Дэд байранд бүсийн онцлогоо эмчилгээний төвийн эмч Сандуу Болд Бат Төвшин Балдорж Алтанбек нарын Орхон аймагт өвдөг түнхний үеийг хиймэл үеэр солих мэс заслын өнөөгийн байдал сэдвт илтгэлүүд шалгарсан юм а. За мөн тусгай байранд эрүүл мэндийн газрын мэрэгчлэлтэн мөнх цэцэг бүсийн онцлогоо эмчилгээний төвийн эмч Дуламж Ав Туяа нарын дотрийн тасгийн 2013-аас 2016 оны цус тусан бүтээгдэхүүний хэрэглээг судлах гэсэн судалгаанууд тус шалгарлаа. Мөн залуу судлаачаар нийцэл өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Бадрал томоотос өвчин түүнээс үүдэлтэй 2 дахь халдварын үеийн антибиотик эмийн зохистой хэрэглээг судалсан сэдвээр илтгэл хэлэлцүүлэг шалгарлаа. Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Орхон эм хангамжийн байгууллага эрүүл мэндийн газар эм холбоо Медипас эмнэлэг Эрдэнэ цэвэрлэлийн цогцлборт аймгийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний судалгааны зөвлөлөөс талархал илэрхийлж хуралд амжилттай оролцсон судлаач эмч нартаа баяр хүргэж цаашдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүслээ. За энэхүү эрүүлийг хамгаалахын хамт олон эрдэм шинжилгээний баг хурлаа амжилттай зохион явууллаа. Шинэ 7 хоногийн эхний өдөр буюу даваа гарагт Орхон аймгийн Садаргын шуурхай зөвлөгөө боллоо. За шуурхай зөвлөгөөнөөр засвар үйлчлэгийг зохион байгуулах, шуурхайлах, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих зэрэг хавар ирж байгаатай холбогдуулсан цаг үеийн холбогдолтой ажлуудад зарим чигүүргийн агентлагуудад ажлын даалгаврыг хургуулсан байна. За уран цаг ирж байгаа энэ үед шар усны үер бух асуудалд хяналт тавьж, за малчдаа туслах замгүйе хаагдсан газруудыг одоо нээх зэрэг олон чухал тулгымцсан асуудлууд байгааг энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр ярилцлаа. За бүсийн онцлогын төв төр төсөл хэлэлцүүлэг
7 хоног тутам хуралдаг аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөө шинэ 7 хоногийн эхэнд хуралдаж өнгөрч 7 хоногийн хугацаанд хилцэц агентлагуудын хийж хэрэгжүүлсэн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийгдлээ. Уран цаг ирж байгаатай холбогдуулан шар усны үеэр буух асуудалд хяналт тавьж малчдаа туслах зам гүвэ хаагдсан газруудыг нээх, цэргийн ангийн техник хэрэгслийг ашиглаж замуудыг нээх, шаардлагатай өвс тэжээлэх хөнгөлөлтөө үнээр малчдад хүргэж ажилласан мөн нэгдсэн үндэсний байгууллага дэлхийн 100 олон улсын байгууллагаас 27 иргэнд нэг өрхөд $235 буцалтгүй тусламж олгосон, агаарын бохирлыг бууруулах ажлын хүрээнд тоолуур 100 хуудыг олгож байгаа болон удирдлагуудыг хийж хэрэгжүүлсэн ажлын бэлэлтийн талаар энэхүү ярьлаа. Мөн өнгөрсөн 7 хоног орлогыг орлуулан тооцох, амжирга нэвшин тодорхойлох, суурь судалгаатай холбоотой өрхийн дэвтрийг тулгах, газрын зурган дээр одоо бас бэлтгэл ажлуудыг манай багийн ажлуудаар ажлын албуудад дамжуул нэмэх бэлтгэл ажлыг хангууллаа. Мөн одоо аймгийн засаг дарга дэрэгдэх агентлагуудын 2010 өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил 16-аас 20 онд хийж хэрэгжүүлэх төлөвөө бас танилцуулах хэрэгтэй уулзалтыг бас сайтар зохион байгууллаа. Хавжид бас өндөр төлөлттэй байна. За малын хорогдол өнгөрсөн 7 хоногт 32-оор нэмэгдсэн байна. За зүүнний хорогдол нь адуу 32, өхөр 189, хонь 542, ямаа 535, нийт 1298 толгой бол одоогийн байдлаар хүрчээд байна. За төлийн мэдээ хонь 865, ямаа 252, өхөр 86. За нийт 1094 төл одоогоор боожж байна. За нийт төл малын 94.2% нь бол боожж байгаа. 8.2% хорогдолтой явж байна. За соёлын салбарын хүрээнд за 2 сарын 7-оос 8-ны өдрүүдэд соёлын төвүүдийн ажилтнууд 29 хүнээс мэргэжлийн төвшин тогтоох шалгалтуудыг авсан. Энэ маань бас соёлын үйлчилгээний чанар хангамж, боловсон хүчнийг чадваржуулах ажлын хүрээнд цаашдаа хийх ажлын төлөвөө боловсруулахад чухал үр дүнтэй ийм ажил болсон. За аймгийн номын төв маань явуулын номын санг багуудад хэрэгцээтэй газруудад захиалгаар үйлчилж хүргэж байгаа. За хүүхэд залуучуудын театр маань Сарсан Богоохоо миний ээж гэсэн жүжигүүдийг дэлхийн театрын өдрүүдэд зориулж шинээр тойрвоод өнөөдрөөс нээлттэй хийгээд ингэж ажиллаж байгаа. За музей маань сая тэр нөгөө түүх соёлоо бахархах аймаг орон нутгаараа бахархын 80-ны хүрээнд 3500 хүүхдэд үн төлбөргүй орон нутгийн музейг үзүүлсэн байна. За эх 4 сард 1 ба 2 дугаар 10 хоног за бидний төлөвлөж байгаа 4, 9. За мөн сарын 2 дугаар 10 хоногийн ихээр буюу 11, дунд үеэр 15, 6-ны орчмоор 3 дугаар 10 хоногийн ихэнх буюу сүүл 21, 29-ний хаваар бол баг зэргийн тондос за уулаараа нойтон цас орох юм төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 4 сард нэг дунджаар доотлол нэг 6-аас баггүй хэмжээний удаагийн ийм цас хурд үндэстэй байна. Энэ бол газар тариалан болоод одоо хуур ажилтны үед бол нэлээд их боломжийн тонд сорхно гэсэн ийм төлөвтэй байна. 7 хоног тутам хуралдаг аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөө шинэ 7 хоногийн эхэнд хуралдаж өнгөрч 7 хоногийн хугацаанд хилцэц агентлагуудын хийж хэрэгжүүлсэн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийгдлээ. Уран цаг ирж байгаатай холбогдуулан шар усны үеэр буух асуудалд хяналт тавьж малчдаа туслах зам гүвэ хаагдсан газруудыг нээх, цэргийн ангийн техник хэрэгслийг ашиглаж замуудыг нээх, шаардлагатай өвс тэжээлэх хөнгөлөлтөө үнээр малчдад хүргэж ажилласан мөн нэгдсэн үндэсний байгууллага дэлхийн 100 олон улсын байгууллагаас 27 иргэнд нэг өрхөд $235 буцалтгүй тусламж олгосон, агаарын бохирлыг бууруулах ажлын хүрээнд тоолуур 100 хуудыг олгож байгаа болон удирдлагуудыг хийж хэрэгжүүлсэн ажлын бэлэлтийн талаар энэхүү ярьлаа. За энэ одоо дулаан цаг орж байгаа, дулаарж байгаатай холбогдуулаад энэ орон сууцнуудын тоглоомын талбай гэж нэг газрууд байна. Өнгөрсөн жилүүдэд нэлээдгүй их мөнгө төгрөг зараад байгуулчихсан. Одоо эргэж суухын аргагүй болцсон хэд хэдэн газрууд байна. За энэ талбай эзэн хийн тодорхой бол иргэд ч мэдэхгүй. Одоогоор бол хадагчуулах газар хариуцж байгаа. Тэгэхдээ миний авсан мэдээлэлээр л одоо хадагчуулах бол засвар үйлчлэгээ хариуцахгүй. Тухайн хийсэн компаниуд одоо хариуцах хугацаанд дуусаагүй байгаа мэн гэж ойлгосон тийм үү? За хэрвээ тийм бол за хотын засгийн алба орон нутгийн өмчийн газрын хариуцагчдаар нь засвар үйлчлэгийг одоо яаралтай хийлгүүл. Одоо дулаарч хүүхдүүд эцэг эхчүүд гаднаа тоглоомын талбай дээр гарах асуудлууд болж байна. Одоо энэ үйлчийн эвдэс үтгсэн юмнууд дээр чинь нөхцөл байдал хүндлээ л да тоглоомын талбайнууд.
Тэгээ хизээнээс энийг одоо тогтоолох өөрийн мэдлэлтэй аваад хамгаалалт арчилтыг явахыг хариуцлагч байгууллагуудаар нь одоо хамгаалалт арчилтыг хийлгээ. Энийгээ тодорхой болгоод иргэдэд бид мэдээлэл өгөхгүй учраас иргэд бухимдаад байгаа шүү. Бид үүрэг өгдөг. Иргэд юу гэж харж байгаа гэвэл энэ телевиз радиогоор аймгийн удирдлагууд үүрэг даалгавар өгж шийдвэр гаргаж яхад энэ одоо өнөө маргааш биелнэ л гэж хүсэж байна. Тэгтэл энэ одоо нөгөө удаашралтаас болоод иргэдийн төрөлд ихтгэлч алдагдаад байна шүү дээ. Тэгэхээр одоо энэндээ мэдээлэл хангалт хизээ яаж явах юм. За тэгээд энийг иргэд маань ч өөрсдөө энэ тоглоомын талбайгаа эвдээ сүйтгэх тэр сандлын мод банзыг хуулах юм асуудлууд гаргаж байгаа. Энэ нөхцөл дээр одоо иргэд өөрсдөө иргэдээ хянмаар байна. Эвдэс сүйтгэж байгаа нөхрийг бичээд үнэхээр баримттай яваад ирэх юм манай цэгцгийн газар бол олоод идрүүлээд хариуцлагын тооцоод явна шүү дээ. Тэгээд эвдэс сүйтгэж байгаа нөхрийг бариад өгж байгаа үнийг нь урамшуулдаг энэ систем рүү ормоор. Эх сарын 2-ны өдөр ардчилсан нам дотоод сонгуульд зохион байгуулагдах гэж байна. За үүнтэй холбогдуулан Орхон аймгийн ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчид уулзалт зохион байгуулсан байна. Нэр дэвшигчдийн хувьд намын гишүүдтэйгээ нээлттэй уулзалтыг зохион байгуулахын зэрэгцээ мөрийн хөтөлбөрөөр энэ уулзалтын үеэр танилцуулжээ. Манай намын гишүүдээр Энэ нөхөө уулзалтаар аймгийн ардчилсан намын хорооны даргын сонгуульд нэр дэвшигчид, ардчилсан намын үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчид, за түүнчлэн Баян өндөр сумын намын хорооны даргын сонгуульд нэр дэвшигчид намын гишүүдтэйгээ нээлттэй уулзалтыг зохион байгуулж, за тэдэнд мөрийн хөтөлбөрөөр танилцуулсан юм а. Энэ үеэр залуучуудаа намдаа элсүүлж шинэ боловсон хүчин бэлтгэх, ахмад настангуудаа дэмжиж тэдний туршлагыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, за эмэгтэй гишүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, шаш чатны намын байгууллагын удирдах албанд ажиллахыг, за дээр нь намын гишүүдийн санал бодлыг сонсдог, түүнийг хэрэгжүүлдэг хариуцлагатай, нээлттэй нэгдмэл, эм нийтлэг эрхэмлэгч намыг бүтээх болно гэж нэр дэвшигчид дуу нэгтэйгээр мэдэгдэж байсан юм а. Би анхан шатны нэгж болох үүр дээр олон жил ажиллаж өөрийнхөө гишүүдийн зовлон жаргалыг байн хуваалцж явдгийн хувьд энэ Орхон аймгийн ардчилсан намын үүрүүдийг чадваржуулах тал дээр онцгой анхаарч ажилланаа. Аймгийн удирдлагууд, сумын удирдлагууд ялт авч ирсэн үүр болоод үүрийн дарга, ялагдал авч ирсэн үүр болоод үүрийн даргад тодорхой хариуцлагыг бас эсвэл урмын эсвэл хариуцлагыг бид ноолдуулах байх хэрэгтэй. Нэг улс үндэсний эрх ашиг тавиад, хоёрд нам бүлгийн эрх ашиг тавиад, гуравд хувийн эрх ашиг тавьж чадах юм бол бид нэг нам болж чадна. Дөрвөн шинжилгээ хийсэн. Бид гишүүд нь ч даргамж дөрмөө мөрддөг дөрвийн шинжилгээг та бүхэндээ хүргэж та бүхэнтэйгээ хамтран хэрэгжүүлэх болно. За ингээд аймгийн намын даргал гишүүдээ сайн мэддэг байх ёстой. Мөн намайг удирдчаас нь туршлагатай байх ёстой. Мөн гишүүдийнхээ итгэлийг хүлээсэн байх ёстой. Мөн Орхон аймгийн иргэдэд бол одоо буруугаар харагддаггүй ямар нэгэн тендер болохоо худлаа хийдэг хөлөгтөлтийн тэр хэрэггүй тийм байх ёстой гэнэ. Тэгээ манайхаа нийт гишүүдийн оролцоог идэвхжүүлж өнөөдөр нийт гишүүд донд маань залуу үе, дунд үе, ахмад үеийнхэн маань мөн эмэгтэйчүүд маань орж байгаа. Энэ оролцоо энэ бүх шатны улсуудынхаа оролцоог нэмэгдүүлснээр намын маань гишүүдийн дунд ийм нийтлэл олон хорон асуудлыг шийдэж олонхийнхоо шийдвэрийг цөөхөн дагдаг ийм одоо дөрвөн журмлууга олох юм аа. Энэ дөрмөөл мөрддөг байвал одоо бид бас энэ дотоод хүндрэлээ даван туулах нэг алхам гэж би үзэж байна. За дараагийн шийдэл бол бид дотоод ойлгоцох хэрэгтэй. Намын гишүүд бид маш их уулзаж ярилцаж үйл явдлын зүйлээ бид хоорондоо ярилцах хэрэгтэй. Энэ бизнесийг бай улс төрийн бай одоо бүх юм харилцаан дээр явдаг. Хүмүүс хоорондоо харилцаан дээр л явдаг. Тэгэхээр бид хоорондынхаа харилцаа энэ бүх зүйлээ бид одоо бас анхаарч ажиллах хэрэгтэй гэж би бодож үзэж байна. Бүх гишүүдээс сонгодог болж байгаа энэ дөрвөн энэ заалт маань өөрөө намын дарга маань хин нэгэн фракцийн цөөхөн гишүүдээс хамаарахгүйгээр зоригтой шийдвэр гаргаад манай удирдлагын явахын болцоог бүрдүүлж өгсөн гэж ойлгож байгаа. За өмнө нь харьцангуй хэвтэй тогтолцоотой байсан манай намын удирдлага
Одоо энэ бүх гишүүдээс даргаа сонгоно гэдэг бол хандсангүй босоод огтлолтоо зоригтойгоо шийдвэр гаргаад явахын нөхцөлийг бүрдүүлсэн намын дараагаар ажиллаж байгаа хүн бол ер нь удирдах явахын болцоог бүрдүүлсэн гэж ингэж харж байгаа. Манай ардчилсан намын хамгийн чухал зорилго бол улс төрийн сонгуульд ялах. Ингээд 20 оны ялалтыг ийм нэгдэлтэй байж мэрэгчсэн ийм багийг бүрдүүлж ажиллах юм бол бид ялна гэдэгт итгэлтэй байгаа. Та бүхэндээ амжилт. Шинжлэгдсэн хариуцлагатай, санаачлагтай ийм нэгдэлтэй болоход 5 нэгдсэн бодлого баримтж ажиллагаа илэрхийлье. Нэгдүгээрт бид үйлдэлээ үжиг баримтлалаа урдаа байна. Хоёрдугаарт алсын хараатай зорилгоо тодорхойлсон ном байна. Гуравдугаарт хариуцлагатай хямд чаддаг ийм ном байна. Дөрөвдүгээрт бэр нийтлэлтэй ойлголцдог, зөвшөлдсөн ном байна гэдгийг хэлье. Тавдугаарт хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлж чаддаг, засаглаж чаддаг ном байхын төлөө бид ажиллана. За аймгийн ардчилсан намын хорооны дотоод сонгуульд за түүнчлэн намын хорооны даргын сонгуульд 5 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол ардчилсан намын үндэсний бодлогын хороонд нийтдээ 20 хүн нэр дэвшиж байгаа. За түүнчлэн Баян Өндөр сумын намын хорооны даргын сонгуульд 3 хүн тус нэр дэвшин өрсөлдөж байгаамаа. Намын шинжилгээний тухай асуудлыг жухлаар автж үзэж байгаа. Яг энэ цаг үед намыг төлөөлж үндэсний бодлогын хороонд ажиллах нь нэг талаас намын ирээдүйг цааш давж явах хариуцлагатай үүргийг хүлээнэ. Тийм ч учраас намын гишүүдээс үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж байгаа гишүүдэд бодлого барьж ажиллах шинэ эрч хүчтэй залуус нэр дэвших нь зөв гэж үзэж байгаагаа ч энэ үеэр илэрхийлж байсан юм а. За уулзалтанд намын жирийн гишүүд дэмжигчид оролцож байсан танхим дүүрэн гишүүд цугларсан байлаа. Уулзалт халуун дулаан уур амьсгалаар дүүрэн болж өнгөрсөн. За цугларсан зочид уг үзэл бодлоо хуваалцаж нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сонсож тэдэнд амжилт хүсхийн сацуу шинжлэлийг шинэ үедээ үзүүлж ихтгэл төгс ажиллахыг мөн давхар уламжилсан юм а. За ардчилсан намын дотоод сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Нэр дэвшигчид намын гишүүд дэмжигчтэйгээ уулзалтыг өрнүүлсээр байгаамаа. Өнөөдөр аймгийн хүндэтгэлийн өргөөнд аймгийн эдийн төлөөлөгчдийн хурлын дарга Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд одон медаль хүртсэн иргэдэд шагналыг аль биесээр гардуул өглөө. За салбарын шилдэг ажилтнууд өнөөдөр өөрсдийн ажилласан ажлынхаа үр бүтээлийг үнэлүүлэн энхүү төрийн дэд одон медалаар ингэрэмлэлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарилгаар тулгар төрийн 2226 жил, их Монгол улс байгуулагдсны 811 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, ардын хувьсгалын 96 жил, Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 96 жилийн ой. Казак төвний Наруйсын баяр болон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалан болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнасан. За энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас хүндэтгэх шалтгааны улмаас төрийн дэд одон медалаа гардаж авч чадаагүй хүмүүсийг орхигдуулалгүй. Өнөөдөр шагналыг Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэл Аваг нөхөн гардуул өглөө. 2226 жил, их Монгол улс байгуулагдсан 811 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, ардын хувьсгалын 96 жил, Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 96 жилийн ой, Казак түмний Наурызын баяр болон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалан болон төрийн бас байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхэн хүмүүсийг Монгол улсын одон медалаар шагнан суугаад Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгт орж Эрдэнэ төлөвлөлт ажиллаж байгаа 3-4 жилийн өмнө тэтгэвртэй гарсан. Насаараа одоо энэ уулын өдөрт бол ажилласан энэ үйлдвэрийн хангадагч, нотын хангадагч. За одоо мөн хотынхоо бүтээн байгуулалт бид нар тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан. За мөн өөрөө их спортлог залуу сайхан явсан. Залуугаас өнөө хүртэл одоо спорт хичээл залууч төлөвлөлт болж яваа. Ингээд төрөлсгээрээ ингээд тэртээ хасаанаж гисэн гэдгээд өдөр хөндлөж одоо тунтаатай байна. Энэ одоо хөндлөгөө бол зөвхөн миний биш. Энэ манай хамт олонны хөндлөгөө байна. Сэтгэл өндөр байна минь. Олон их бүтээх ирч хүч хийж байна. Би одоо нийт улсад 35 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 20 хэдэн жил нь бол үйлдвэртэй батарейн байгууллагад жолооч ажиллаж байна. За би энэ улсад тасардаг 38 жил автоврын орд ажилласан. Энэ шагнал төрөөс одоо яг миний ажил үнэлж
төрөөс энэ шагнал өгч чадаад баярлж байна. Энэ ганцхан миний хашаад хайны жил үр хүүхэд одоо хамт олон эдний юу ах гэж ойлгож. Монгол улсын ерөнхийлөгчийн 48 дугаар зайрлагаар манай аймгаас хөтөлбөрийн гавьяаны улаан төгийн одонгоор 5 хүн, Алтан гадас одонгоор 23 хүн, Цэргийн гавьяаны улаан төгийн одонгоор болон Цэргийн хүндэт медалаар тусад бүр 1 хүн шагнаглаа. Мөн Цэргийн гавьяаны одонгоор 5 хүн, хөтөлбөрийн хүндэт медалаар 23 хүн шагнагдсан юм. За Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын иргэний төлөө медалаар Эрдэнэт үйлдвэр компани Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга диждийн байгаль, иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт жуух бичгээр аюур зааны Чөлтөн Жамц Сүхбаатарын өнөр тогтох зэрэг хүмүүс шагнуулсан юм а. Өнөөдөр болсон Эрдэнэт үйлдвэрт өрнсөн үйл явдлыг үзэгч танд үргэлжлүүлэн танилцуулах гэж байна. За Дархан уул аймгийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр гам бөмбөлгийг дотооддоо үйлдвэрлэгч компани. Тэгвэл тус компани нь дан ганц бөмбөлөг бус гам бөөрөнцгийг үйлдвэрлэлтэд нэвтрүүлж Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж хамтран ажиллах болсон талаар хатаатай мэдээллийг үргэлжлүүлүүлгье. Дарханы төмөрлөгийн үйлдвэр компани нь бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор уулуурхай металлургийн цогцлбор төслийн хүрээнд Евро стандартын Монгол улсын анхны гам бөмбөлгийн давтах аргын үйлдвэрийг 2017 оны 1-р сард ашиглалтанд оруулсан байна. Тус үйлдвэр нь Евро технологиг эх орондоо нутагшуулан дэлхийн стандартад нийцсэн эцсийн гам бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Монгол инженеруудын хөлс хүч хөдөлмөр зүтгэл шингэсэн бүтээгдэхүүнийг борлуулалтанд гаргаж байна. За борлуулалтанд гаргаж байгаа эхний бүтээгдэхүүнээ Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэхээр хүлээлгээ өглөө. Тий, бид бол яг үндсэндээ бол Монгол улсын гангийн хамгийн том үйлдвэр. За цаашдаа өргөж дийлэн Монгол улсаа одоо гам бүтээгдэхүүнээрээ 100% хангасан юм зорилготой ажиллаж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн бид гам бөмбөлгийнхаа одоо 2 дугаар шатны төслөө хэрэгжүүлээд Монгол улсынхаа уулуурхай салбарынхаа үйлдвэрүүдэд бол гам бөмбөлгийг нийлүүлэх гэсэн зорилготой юм төлөвлөгөөтэй. Аж үйлдвэрийн салбар нь улс орны хөгжлийн гол суурь хөдөлгөгч хүчин байдаг. Тус үйлдвэр ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд 125-140 мм-ийн диаметртэй гам бөмбөлөг үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хийж эхний бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн төдийгүй 100-120 мм-ийн диаметртэй гам бөмбөлөг үйлдвэрлэх туршилтыг ч мөн хийж байна. Мөн гам бөөрөнцгийн үйлдвэртээ нийлүүлэн 120 тонныг өнөөдөр албан ёсоор Эрдэнэт үйлдвэрийн барилга техникийн хангамжийн баазад хүлээлгээ өглөө. Энэ нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотооддоо хөрөнгө оруулалт хийж байгаа бас нэг томоохон алхам болж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэр Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хамтран ажиллах гэрээг байгуулж өнөөдөр эхний бүтээгдэхүүнээ инхүү хүлээн авч байгаа юм а. Жил бүр уламжлалгын зохион байгуулагдаж ирсэн жаргалан цумын аврал шалруулах тэмцээн зохион байгуулагджээ. Энэ жилийн хувьд 24 багийн 330 гаруй тамирчид оролцож хүч чадал авахаалцсан байгаараа өрсөлдсөн байна. Жаргалан цумын аврал шалруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон сумын ард иргэдийн дунд спортын төрлүүдээр зохион явуулдаг. Энэ жилийн хувьд Жаргалантын хавар 2017 тэмцээнийг 6 дахь жилдээ зохиож байгаа бөгөөд Жаргалан цуманд шинэ спорт зал ашиглалтанд орсонтой холбогдуулан спортын 4 төрлөөр сумын төрийн байгууллагын ажилчид, багш сургууль хүмүүжүүлэгч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, сумын засаг даргын тамгын газрын албаагчдын дунд зохион явууллаа. Тэмцээнд 24 багийн 330 гаруй тамирчид оролцсон юм а. Өчтөр гар бөмбөгийн тэмцээн өндөрлөж 10 жилийн хүүхдүүд маань алтан медаль авсан байгаа. За хоёрдугаар байрыг болохоор мөнгөн медаль манай засаг даргын тамгын газар авсан байна. Одоо тэмцээн 2 дахь өдөр үргэлжлэж явж байна. За энэ жилийн хувьд болохоор шинэ зал спорт зал ашиглалтанд ороод тэмцээнээр явуулж эхэлж байна. За энэ болохоор аймаг Жаргалан цумын орон нутгийн хөгжлийн сангаар 2008 оноос хойш хөрөнгө оруулалт хийгцээр хагаад 2016 оны 12 сарын 25 спорт зал ашиглалтанд орсноор 7 ажлын байр бий болгосон. За ерөнхий дасгалжуулагчтай секс дуугуулангууд хичээлүүлэх гэдэг ингээд төлөвлөлөөд явж байгаа. За өдөр болгон одоо хүүхдүүд тоглож, ард иргэд маань тоглож, за чөлөө цагаа бас зөв болсон өнгөрүүлэхэд бас ач тустай байгаа. Нөгөө талаар сумынхаа нийт төрийн албаагчдыг 7 хоногт 2 удаа үнэн төлбөргөө тоглуулах цагийн хуваар гаргаад ингээд ажиллаж байгаа.
Шинээр ашиглалтанд орсон спорт заалны тухайд аймаг Жаргалан цомын орон нутгийн хөгжлийн сангаар 2008 оноос хойш жил бүр хөрөнгө оруулалт хийгдэж 2016 оны 12 сард хүлээлт өгчээ. Барилгыг Тэнгэрийн шиг компани хийж гүйцэтгэжээ. Энэ спорт заал ашиглалтанд орсноор 7 хүн ажлын байртай болж залуучууд чөлөөт цагаа зөв болгосон өнгөрүүлж гар бөмбөг, сасан бөмбөг, шатар, теннисийн төрлөөр секс дугуйлан хичээллэхээр төлөвлөж ажиллаж байна. За харин Жаргалан цомын аврах шалгаруулах тэмцээнийг Бүтлийн ундраг компани захирал Батцөх дарга, мөн аймгийн иргэдийн хурлын дарга Пүрэл Хавг, Жаргалан цомын засаг дарга Зоригт Баярнаар ивент итгэж нийт 3 сая 900 мянган төгрөгийн шагналын сантаагаар зохион явууллаа. Даваа харгийн тодруулга ярилцлага өргөжлөн үзэгч танд хүрч байна. Оройн төргийн үзэгчтэй оргил цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн даваа гаргийнхаа тодруулга ярилцлагыг хүргэх гэж байна. За ингээ өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн халуун болор төвийн захирал Одон Чимэгтэй ярилцах гэж байна. Тэгэхээр сүүлийн үед бас Монгол орон даяар хүчтэй өрнөд байгаа халуун сэтгэл аяны талаарх мэдээллийг өгөхөөр Эрдэнэтэд орж ирсэн гэсэн тийм ээ. Ямар ч бас эрдэнэтчүүдийн өмнөөс Эрдэнэтийн өдрийн мэндийг хүргье. Сайн явж ирв. За маш их баярлалаа. Тэгээд Баян-Онгор аймгийн Шаргалжуутаас зорж Эрдэнэт хотыг зорж ирлээ. Гэхдээ өнөөдөр бас Эрдэнэтэд ирсэн зорилго за мөн яагаад энэ халуун сэтгэл аяныг зохион байгуулах болсон, Эрдэнэтийг яагаад зорж ирэх болсон? За тэгээд намайг Алтан гэрлийн Одон Чимэг гэдэг. Тэгээд Баян-Онгор аймгийн Шаргалжуут аршин суйлд одоо яг 20 дахь жилээ ажиллаж амьдарч байна. Тэгээд одоо бас ихэнх ээжүүдэд маань тохиолдог нэгэн залгүй явдлаар олон жилийн өмнө одоо 1984 онд анхны үрийн маань одоо их баригч их барьж авчаад одоо самсргуу тохиолдлоор одоо бэлтаан дээр унгаж одоо ийм хөгжлийн мэргэжлэлтэй хүүхдтэй болж исэн. Тэгээд хөгжлийн мэргэжлэлтэй хүүхдээ хүний одоо үзэх ёстой тэр одоо зовлон одоо сэтгэлийн шаналл тий одоо тэгэл бүхэл ямиг одоо үзэж өдөө хүрлээ тий одоо энэ жил 50 нас хүрж байна. Тэгээд миний амьдралын сүүлийн 20 жил маань бол тархины саачлалтай хүүхдүүдтэй холбоотойгоор өнгөрсөн. Тэгээд хүүгээ алдсныхаа дараагаар хүүгийнхаа нэрээр одоо халуун болор гэдэг нэртэй тархины саачлалтай хүүхдийн төлөө төрийн бас байгууллагыг одоо улаан цагалмаа ерөнхийлөгч асан Одон Чимдгатайгаа хамтарч байгуулсан. Тэгээд өнгөрсөн 20 жилийн хугацаанд одоо өөрийнхөө л хэр чадлын хэмжээнд Баян-Онгорын Шаргалжууд аршинд жилдээ бол 2000 гаруй тархины саачлалтай хүүхэд эх орны маань өнцөг болон бүрээс зорж очиж эмчилүүлдэг. Тэгээ манай Шаргалжуудын оюун ухаан мэдрэл савгийн 38 номерын аршин 5 метрхүү сэргэх аршин нь бол энэ саачлалтай хүүхдүүд тасралтгүй 3 жил явсны дараагаар бол 160-аас 70% үр дүнтэй одоо байгаа эм шинжлэх ухааны эмчилгээний эм нотлогдсон үр дүн бол одоо манай судалгаанд гарсан байдаг. Ингээд миний хувьд бол яах вэ гэхээр ер нь бол өнөөдөр манай Монгол улсын хэмжээнд 15,000 гаруй одоо ийм тархины саачлалт өвчтөй хүүхэд байна. Тэгээ энэ тархины саачлалт өвчтөй одоо хүүхдүүдийн бол одоо 100-ны бараг 70-аас 80% дандаа ээжтэйгээ амьдардаг. Яагаад гэвэл өнөөдөр манай Монголд нэг айл одоо өрхөд нэг ийм хүүхэд төрөхөд тэр айлд одоо маш их одоо том ийм маргаа өсдөг. Яагаад гэвэл энэ саачлалтай хүүхэд өөрөө 24 цагийн байнгын асаргаа суулгаа шаардаж байдаг. Тэгээд аав ээж хоёрын хин нэг нь одоо хүүхдийнхаа манаач болох шаардлага гардаг. Тэгээд энэ маргааныг бол одоо залуу хосууд маань даахгүйгаас олж одоо саалдаг. Ингээд энэ өргөдөлтөй одоо тавилантай хүүхдүүд маань бол голцоо одоо ээжигээ дагаал одоо хаягдаад үлддэг. Өнөөдөр манай Монголд бол энэ хөгжлийн мэргэжлэлтэй хүүхдтэйгээ одоо ингээд ганцаараа өргөх толгойсон ээжүүдтэй бол ахаад хинч суудаг. За тэгээд энэ жил бол манай халуун болор төвийн маань 20 жилийн болж байгаа. Тэгээд өнгөрсөн 20 жилийн одоо хугацаанд халуун болор төв маань Монгол улсын одоо хуулийн одоо хүрээнд иргэд аж ахуйн нэгж байгууллагын сайн санааны хандив гадаад дотоодоос төсөл хэрэгжих шугамар гэсэн хоёрхан их усүрээр өнөөдөр Монгол төрийн бас байгууллагууд сангуучдаг. Тэгээд би бол одоо өөрийнхөө тоглолтын орлогоороо хийдэг талх нарийн хоолныхоо орлогоороо өөрийнхөө хэр чандлын хэмжээнд Шаргалжууд аршин суйлд очисон давхарцсан тоогоор өнгөрсөн 20 жилийн хугацаанд 2500 орчим хүүхэд өдрийн 3 удаагийн өнгөө машинцэн махтай хоол, дулаан зөөлөн, чихмэл тоглоом, хувцас мөн 700-аад хүүхдэд одоо тэрэгэн цэртэй болоход нь тусалсан. Одоо ийм ажил хийсэн байна. Тэгээд өөрийнхөө энэ хийсэн ажлыг 20 жилийн өндөрлөг дээрээс эргэж хараад би бахархдаг. Өнөөдөр ийм ажлыг бол одоо хэрийн хүн хэрийн ямар ч хүн бол бас хийж чадахгүй маш хүнд одоо тэгээд энэ ажлыг маань ойлгох хүн байдаг ойлгохгүй бас ингээд одоо янз бүрээр
одоо ярьдаг хүмүүс байна, улс төржүүлдэгч хүмүүс байна. Халуун сэтгэл аяны 20 жилийнхаа ажлын хүрээнд одоо би нэг хэдэн Монгол гэртүүд ажиллагаа явуулж исэн өнгөрсөн жилүүдэд. Тэгээд одоо би нэг халуун болор төвөө нэг сайхан байртай болгочих гэдэг ийм миний одоо 20 жилийн маань хүсэл мөрөөдлийг биелүүлж энэ дорж захиралтай барилгын зураг төсөл зохиогчдын холбооны хамт олон одоо 10 сая төгрөгийн үнэтэй энэ одоо том зураг төслийг үн төлбөргүй хийж 20 жилийн ойдоор одоо манад бэлгэлсэн. Тэгээд энэ одоо халуун болор төвийн маань барилга бол ингээд шаргалж утад өөрийн гэсэн ийм газартай байгаа. Тэгээд ерөнхийдөө бол би зургийг харуулхад ийм хөөрхөн жижигхэн байшин болно. Энэ байшин маань одоо 20-ыг харьцах 15 хэмжээтэй. Одоо нийт барилгын өртөг, тээврийн зардал, ажилчдын цалин, одоо барилгын материалын хөлс нь ороод 285 сая төгрөгөд босгоор ийм одоо материалын төвөр тооцоо маань гарсан байна. Мэргэжлийн одоо 11 инженер ажиллаа. Ингээд хос хоёр захиралтай Хангаан Хитрун гэдэг компани хамт олон манай барилгын одоо бүх энэ тооцоо судалгааг маань бас хийж өглөө. Тэгээд одоо 285 мянган хүн 1000 төгрөг хандуулчих юм бол халуун болорчууд бид 20 жилийн айн босгон дээр саажилтаа хөвгтдээ өнгөө хоол хийж өгөх ийм сайхан асрамжийн төвийн барилга одоо Баян-Онгор аймгийн Шаргалжууд аршин суулийн яг төв одоо цэрэглийн зоон дээр ингээд босгоны. Тэгээд энэ хандбыг одоо өрнүүлэхийн тулд би одоо зориглж одоо шаргалжуудаас гараад нийслэл хотод ирж одоо сарын аяа өрнүүлсэн. Нийслэлд сарын аян одоо өрнүүлэх хугацаанд халуун болорчууд маань 20 буянтай ажил хий гэдэг уриалга гаргасан. Яагаад гэвэл манай удирдах зөвлөлийн дарга одон чимдгоо маань сая одоо шинэ оны өмнөхөн харамсалтайгаар одоо өөд болсон байгаа хүнд өвчний улмаас. Тэгээ одон чимдгоохан дурсгалд бас бид нар зориулж одоо олон жил одоо бид нар одон чимдгоон буйнд бол манай байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Бид нар хөдөө байдаг болохоор ямар ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж чаддгүй. Зөвхөн шаргалжуудад очисон сайхан сэтгэлтэй Монголын бизнесмен ард түмэн л одоо бидэнд тусалж исэн. Энэ сайхан сэтгэлтэй ард түмэн дотор бол бас орхончууд маань, эрдэмтчүүд маань багтдаг юм аа. Тэгээд 2006-7 оны үед бол одоо нуулын байжуулах эрдэнэ төлбөрийн дарга Наранхуу гэж хүн байсан. Тэгээ манай одон чимдгоо маань уулзаад энэ Наранхуу хуугам бол манай энэ орхончуудын одоо 90 хүүхдийг манай халуун болор төвд 3 жил дараалж өн төлбөргөө совилуулж өгсөн. Тэгээд эрдэнэ төлбөрийн ажилчид маань ч гэсэн одоо бас очиж манай халуун болор төвийн байранд амарж исэн тэр үеийн одоо санал хүсэлтийн тэмдгэрийг би бас ингээд Канондод халуун сэтгэл аяныхаа пэйж хуудсанд оруулсан байгаа. Эрдэмтчүүд маань бас үзээрэй. Тэгээд сая энэ халуун сэтгэл аяныг өрнөхөд бол хамгийн түрүүн одоо энэ Эрдэнэт хотоос энэ Эрдэнэтийн одоо тэр Улаанбаатар явдаг нөгөө автовокзалын тэнд байдаг юм би одоо нэрийн сайн мэдэхгүй байна. Оросын хүнсний одоо бүтээгдэхүүнээр үйлчилдэг жижигхэн өөрхөн супермаркетийн эзэн Facebook хаягаар би нэрийн сайн мэдэхгүй байна. Мөөгийн ил усан гэдэг охин хамгийн анх 350 мянган төгрөгийн одоо хандвыг хамт олонныхаа өмнөөс зориулж эрдэмтчүүдийнхаа өмнөөс зориулж 350 хүний өмнөөс 1000 төгрөг өгье гэд ингээ хандуулсан байгаа. Тэгээд би энэ охиндоо бас одоо баярлж талархахыг бас хүсэж байна. Тэгээд одоо уулзаагүй л явж байна. За энд нэгтгэхийн тулд бид яах ёстой вэ? Одоо хоёулаас танилцуулъя. Эрдэнэтэд хэд хоног байхын энд маань одоо хүмүүс яаж нэгтгэхийн зөвхөн дансруу шилжүүлээд ах юм уу? Эсвэл хамт олон байгууллагаараа нэгтгэхийн тулд яах ёстой вэ? Сайхан сэтгэлтэй, халуун сэтгэлтэй эрдэнэтчүүдээ манай халуун сэтгэл аянд нэг хүн 1000 төгрөгөөр одоо нэгдэж өгөөрөө. Энэ давлгаа бол одоо Монголд хамгийн түрүү Эрдэнэт хотоос маань эхэлжээ шүү. Тэгээд эрдэнэтчүүд маань нэгдэрэй гэж хүсэж байна. Манай аянд нэгтгэхийн тулд халуун сэтгэл Facebook хуудас руу ороод тэнд бол одоо ийм халуун сэтгэл аяны ийм нөгөө урай дансны дугаартай тийм юу байгаа. Энэ ээжүүд манаас шаргалжуудын хашааныг зорихын тулд 21 аймагаас асар их зардал мөнгө хэрэг болж ангийнхаа 10 жилийнхаа ангийн найзууд ах トゥ хамаатнуудаас хандив цуглуулж арай хийж ирж очих зардлаа л таадаг. Оцсон өнөө шаргалжуудын аршин сувил төлбөр төлөөд одоо өндөр мөнгө одоо төлөөд сувлуулах бас боломжоор бага ийм одоо үнэхээр одоо нийгмийн хамгийн эмзэг давхархын ээжүүдэд би тусалдаг юм аа. Тэрнээс биш бас боломжтой айлын хүүхдүүд маань шаргалжууд аршин сувил зөх төлбөрөө төлөөд очиод байрлждаг. Над дээр бол үнэхээр одоо өрөх толгойсон ажил чуу ирж очих зардлаа л болсон ийм ээжүүд ирдэг юм шүү монголчуудаа. Тэгээд би бол эмч хүн биш. Манай шаргалжуудад аршаан үн төлбөргөө урсаж байна. Тэр аршааныг зориод хүүхдээ аваад очих хүсэлтэй ээжүүдэд халуун болор төвийн хаалга нээлттэй байх болно. Хүний хүүхдийн төлөө өөрийнхөө амьдралын 20 жилийг зориулсан. За ийг л одоо Монгол бүсгүй маань халуун болор гэдгийн төвийг байгуулад 20 жил болсон юм байна. За энэ бас үйл ажиллагаатай холбогдуулан эрдэмтчүүдээ
энэ үйл ажиллагаанд та бүхэн бас сэтгэлээрээ оролцоорой гэдгийг уриалж байна. Таны энэ сайхан их үйлс маань тун утгагүй бас сайхан барилга болоод сүндэрлэгийн өрөөлийг дэвшүүлье. Тэгээд Эрдэнтийг зорж ирсэнд бас таларснаа илэрхийл. Тийм за баярлалаа. Ингээд өнөөдөр дөнгөж Эрдэнэтэд ингээд буусан яг энэ нөхцөлд Номин телевизийн хамт олон маш халуун дулаан сэтгэлээр хүлээн авч телевизээрээ халуун сэтгэл аянд маань нэгдэж энэ аяны маань мэдээллийг хамгийн анхудаа одоо эрдэнэтчүүдэд түгээж байгаад халуун болорчуд бид маш их баярлж байна. Ингээд хүүхдийн цагаан буян та бүхнийг ивэх. За ингээд эрдэнэтчүүдээ та бүхэн одоо гэр бүлээрээ хамт олноороо 1000 төгрөгөөр нэгдээд манай хүүхдийн төлөө халуун болорт үеийн жижигхэн байшинг одоо босгод минь туслаарай. Таны миний бидний хандуулсан 1000 төгрөг тархины сайжралтай хүүхдүүдэд маань 5 тухтаа асрах байр болно. Тэгээд эрдэнэтчүүдээ халуун сэтгэл аяныхаа пэйж хуудасаар уулзъя. Тодруулгын арилгын түрээд өндөрлөж байна. Мэдээллийн хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрнэ. Мэдээ өндөрлөж байна. За шинэ 7 хоногийн эхний өдөр болж өнгөрсөн цагуун ялбагталтай мэдээллүүдээс танд 21 цагийн мэдээлэлээр дамжуулан хүргэлээ. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та энэ өдрийн 20 цагаас маргааш өдрийн 20 цаг хүртэлх хоногийн цагааны мэдээллийг хүлээн авч үзнэ.